дэлгэр мөрөнгийн охин төрсөө гэж тэрнээс одоо хүртэл 18 жил ингээл яг угаасаа багаас хүмүүсийн ингээ хараад ингээд өссөн. Тэгмээ тэр нэг тийм хэцүү байдаг юм бол байхгүй яг нэг тасцсан болохоор тэгээ угаасаа л гадаа явж зөөсөө явчихна гэхээр тэгээ сайн байна уу гэж угаасаа тэгээ явждаг. Тэгээд угаасаа л одоо яг миний аав тэгээл яг миний ард гэдэг хамгийн хүчтэй хүн шүү дээ. Тэгэнгүүт тэр хүний бас ачийг нь би ингээ хариулах хэрэгтэй шүү. Тэнгүүт тэр хүний ачаар тийм том дэлхийн тайзан дээр гарч иж яалтчгүй дэлгэр мөрөнгийн гэсэн нэр ингэж тайзан дээр зарлагдсан шүү дээ миний авахтай. Тийм тэнгүүт яг энэ аваагаараа ингэ зарлуулж байгаагаараа би ингээд бас ингээд аавынхаа ачийг хариулж ийн гэж боддог байхгүй юу. Тэнгүүт яг нэг тийм заавал би ганцаараа гэдэг хан байхгүй. Тэгээд яг угаасаа л ааваараа танилцсан юм ч одоо яах вэ. Тэгэл яг би одоо л яг том болсон юм чинь. Би одоо яг өөрөө уран бүтээл хийх мэхэд бол аав бол ерөөсөө надад оролцдоггүй. Ерөөсөө ай хөгжим туслахгүй. Би тэг яг өөрөө игээл аавтай зөөр шалгуулдаг. Чи өөрийгөө хараач. Намайг хар би бол чиний тэл. Миний өрмийг хуглаагүй намайг өрхөж яваагүй улсын шалгалт